За нийгмийн ухааны чиглэлээр бид өдийг хүртэл ямар чиглэлийн юм үзсэн бэ гэхээр за Япон-Монголын эдийн засгийн харилцааны талаар үзсэн байна. Хойд Солонгосын цөмийн буужингийн талаар үзсэн байна. Яагаад ингэ хойд Солонгос цөмийн буужийг хараад идэв? Яагаад хойд Солонгосын хүн болгон муулаад идэв? Тэгээ юунд болох болчиход байгаа гэдэг ч юм уу. За Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Трампын одоо гадаад худалдааны бодлого, эдийн засгийн бодлого гэсэн юм үзсэн байна. За Хятад улсын манай урд төршийн нэг бүс нэг зам гэдэг бодлогын талаар үзсэн байна. За Оросын улс төрийн талаар үзсэн байна гэх юм уу нийгмийн ухааны. За байгалийн ухааны сэдвүүдээр их сонирхолтой сэдвүүд маш их байгаа. За энэ дээр жишээлбэл бид нар одоо жишээлбэл Стив Хокинсийн сансрын онолын талаар үзсэн байна. Ангар руу хүн төрөлхтний хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар үзсэн байна. За крипто валют гэдэг одоо биткойн гэж ярьсан тийм ээ. Биткойн гэж юу юм? Өшөө ямар энэ валют, крипто валют гэдэг юм зүйлүүд байгаа. За түүний майнинг хийн гэж яриад байдаг энэ юу юм бэ гэсэн талаар үзсэн байна. За биткойн гол тулгуурлаж идэг блокчейн гэдэг технологийн талаар үзсэн байна. Блокчейнээр юуг бид ирээдүйд бүтээж болох юм байна тийм ээ. За мөн бас хиймэл оюун ухаан. За хиймэл оюун ухаан дотор deep learning гэдэг бодлогын талаар үзсэн байна. За кибер гэмт хэргийн талаар үзсэн байна. За 2017 оны Нобелийн шагналуудын шинэ нээлтүүдийн талаар үзсэн байна. За хүндийн хүчний долгионыг хүн төрөлхтөнд анх удаага илрүүлсэн байгаа. За түүний талаар үзсэн байна. IPSS үзсэн байна. Гений инженерчлэл үзсэн байна. Quant computer гэдэг шинэ төрлийн тооцоолон бодох компьютерийн талаар үзсэн байна. За саяхан та бүхэн мэдж байгаа Facebook хэдэн сая хүний нууц мэдээллийг алдагдсан хэрэг гарсан тийм ээ хэдхэн 7 хоног юм байна. За Facebook хэрхэн мэдээллийн нууц соёлыг хадгалдаг нэг шилдэг лайкны цаана ямар мэдээлэл агуулгадаг гэсэн талаар энэ талаар үзсэн байна. За өөрөө удирдахтай машин үзсэн байна. За сүүлийн үеийн баялагын дизайны талаар үзсэн байна. Иймэрхүү шин чиглэлүүдийн хичээлүүдийг бол бид өдөө хүртэл үзжээ. Манай эцэг хичээлийн зорилго бол ямар нэгэн curriculum байдаг, сургалтын хөтөлбөр байдаг. Манай хүүхдүүд надаас асуудаг. Багшаа эх 7 хоногт ямар хичээл үзэх юм бэ гэхээр би мэдэхгүй гэдэг байхгүй. Яа гэх юм бэ би эх 7 хоногт юу болох юм мэдэхгүй. Би тэд ерөөсөө тухайн 7 хоногт ямар хэнгэн болов шууд тэний талаар үздэг. Ерөөсөө яг орчин үетэйгээ хөл нийлүүлж алхдаг. Сургалтын дээр бол яг өнгөрсөн зүйлийн талаар бичигдсэн байгаа шүү дээ. Одоо болж байгаа зүйлийн талаар бичигддэг. Тэгэхээр бид нар бол ерөөсөө одоо болж байгаа зүйлийн талаар л ярьдаг. Тэгээ ирээдүйд эндээс бид юу хийх боломжтой вэ гэдэг талаар хоорондоо ярилцдаг юм арга хэмжээ байгаамаа. За тэгээд өнөөдөр бид та бүхэндээ өдийг хүртэл сурж үзсэн зүйлүүдийнхээ эдгээр 4 сэдвийг барьж авсан байгаа. Хиймэл оюун ухаан, сансар огторгоо, IPSS, за тэгээд сүүлд нь хор цахимгийн хэрэг. За энэ гэхдээ дараалууд нь бид жоохон өөр дараалалаар энэ 4 сэдвийн талаар ярилцах болно. Тэгээд та бүхэн маань маш сонирхолтой сэдвүүд аваалахаар сайтар сонсоод сайн асуулт байвал асууж аваарай. Тэгээ энэ нэг цагийн хугацаа бас та хэд бас өдийг хүртэл анзаараагүй зүйлийг чинь анзааруулах бах. За ирээдүйдээс шинэ мэрэгчл сонгогч чинь бас тус нэм болох бах. За тийм болохоор энэ нэг цагийг та бүхэн үр дүнтэй ашиглаад ихийг сурж аваарай гэж хүсэж. Okay, I will destroy humans. Rock, paper, scissors, shoot. I won. This is a good beginning of my plan to dominate the human race. So, I'm like a baby with an encyclopedia. Сайн байцгаана уу? Намайг Оюун Чимэг гэдэг. Тэгээд юуны өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай багийнхан ярьж байгаа AI буюу хиймэл оюун ухааны талаар ярих гэж шийдсэн байгаа. Яагаад вэ гэх юм бол одоо ингээд саяны бичгэн дээр гарсан шиг энэ София шиг роботууд одоо үүнээс цааш маш олон тоогоор ингээд үйлдвэрлэгдэх нь бол одоо тодорхой болсон. Тийм болохоор одоо бидний ирээдүйд бол яг кинон дээр гардаг шиг ингээд хүн робот хоёр ингээд хамтарч оршно гэсэн. Тийм болохоор бид нар одоо энэ AI-ийн тухай мэдэхгүй болохгүй гэж үзээд бид нар та нарт AI-ийн тухай мэдээлэл өгөхөөр шийдсэн юм аа. За анхаарал тавьсан баярлалаа. Сайн байна уу? Бэлтгэл курс юм билгүй манай. За өнөөдрийн сэдвээр манайх юу ярих вэ гэвэл AI-ийн үүсэл, хэрэглээ, ухаалаг машины талаар жоох ярина. Тэгээд мөн хиймэл оюун ухаан болон хүмүүсийн хоорондын ажлын байрны өрсөлдөөн мөн хиймэл оюун ухаан болон хүмүүсийн хоорондын чадварын талаар ярих байгаа. За тэгээд хиймэл оюун ухаан яг юу гэсэн үг вэ гэхээр машин техник болон програм хангалттай сургалтыг зорж буй ухаан байна. Тэгээд хиймэл оюун ухаан гэх яг
Нэшлэг болохоор Джон Маккарти гэх Америкийн эрдэмтэн 1955 онд өөрийнхөө тийм судалгаанд ашигласан байдаг. Ерөнхийдөө бол 1947 онд Алан Турн хэмээх Английн эрдэмтэн анхны судалгаанд танилцуулсан байдаг байгаа. Тэгээд түүнээс хойш 1957 онд AI судалгааг хүмүүс маш олноор судалж ирсэн. Үүний дараагаар 1956 онд анхны судалгааны салбар байгуулсан байна. Тэгээд 1947 оноос өдөө хүртэлхний хугацаанд AI-г болохоор харах, сонсох, бодох буюу deep learning гэсэн чадварууд нь маш сайн сайжирсан байна. Түрүү хэлсэнчлэн AI нь бол бидний амьдралд ингээд салшгүй холбоотой болсон байгаа. Жишээлбэл одоо бидний хэрэглэж байгаа утас жишээлбэл Facebook аппликейшнүүд байна. Эдгээр бүгд AI оролцоотой бүтээгддэг байгаа. Тэгээд би болохоор энэ дөрвөн салбар дээр шинэхэн гарсан AI дээр тулгуурлаж өгсөн бүтээлийн талаар ярих гэж бодсон юм. Тэгээд эрүүл мэндийн салбар дахь хамгийн шинэ бүтээл гэх юм бол тэр хамтран илрүүлдэг AI байгаа. Энэ нь болохоор сайн хэлсэн чадваруудын тэр харах чадвар дээр суурилсан шинэ бүтээл юм. Энэ яадаг вэ гэхээр таны биеэр ингээд дурангуй тэнгууд тэр дурн нь ингээд харж агаад энэ хүний энэ хэсэгт нь хамтран илүү үүсэх магадaltaй байна гэд тэр зургийг аваад шууд эмч рүү нь явуулдаг. Тэгээд эмч нь тэрийг ингээд судлаад цааш нь эмчлэх магадлал улам өснө гэсэн үг. Дараа нь сувилгын робот гэдэг тэр робот байгаа. Энэ судалгааны түвшинд маш амжилттай явж байгаа. Японы нэг компани судалж байгаа. Өдөр тутмын хэрэглээнд бол Siri байна. Та бидний мэдэх. Siri яаж ажилладаг вэ гэх юм бол таны дууны долгионыг өөрийнхөө код руу оруулаад тэгээд тэндээ өөрийнхөө зорилго, таны командыг зорилгоо болгоод таны командыг биелүүлдэг байгаа. Бидний мэдэх Google Translate хүртэл AI ашиглаж бидний текстийг орчуулдаг. За санхүү бизнесийн тал дээр гэх юм бол Монгол хэрэглэж байгаа Lendman гэх энэ компани нь AI-г ашигладаг. Яаж ашигладаг вэ гэх юм бол та ингээд өөрийнхөө хувийн мэдээллийг AI руу оруулаад тэгээд тэр AI нь болохоор AI таны мэдээллийг ингээд шалгаж үзээд өмнө нь ийм мэдээлэлтэй хүмүүс ийм мөнгө зээлээд тэгээд ийм хэдэн хувийн магадaltaй төлсөн байна гэх юуг ингээд бодож үзээд энэ хүн ийм хэмжээний мөнгө зээлэх юм бол энэ хүн буцааж өгөх юм байна гэсэн тэр мэдээллийг компани юунууд руу явуулдаг байгаа. AI хэрэглээгээр мэдээж тэргүүлж байгаа улс бол Хятад улс ойролцоогоор өдний хүртэл $1 тэрбум AI хөгжүүлэх юунд зарцуулсан байгаа. Тэгээд ойролцоогоор 40,000 патентыг эзэмшдэг гэсэн судалгаа байдаг. Түүний нэг нь бол саяхан гарсан Хятадын харах юун дээр чадвар дээр суурилсан энэ нүдний шил байгаа. Энэ нүдний шил нь яадаг вэ гэх юм бол энэ дээр харж байгаачлан таны царайг ингээ хараад таны бүх мэдээлэл цагдаад харагдана гэсэн үг. Дараагийнх нь Alibaba корпорац мөн Huawei компани. Дараагийн улс бол мэдээж Америк улс. Америк улс нь та бидний мэдж байгаачлан Alphabet корпорац буюу YouTube, Google, Facebook, Instagram гэх энэ аппликейшнүүд нэрээр хэрэглэн бидний өдөр тутмын амьдрал хэрэглэгдэж байгаа. Дараагийн улс бол бидний хамгийн сайн мэдэх Япон улс. Япон улс саяны бүх AI юу хийж байгаа ч гэсэндээ хамгийн хөрөнгө ашиглаж хөрөнгө өрж байгаа талбар нь бол мэдээж өөрөө удирдахтай машин дээр илүү хөрөнгө хаяж бүтээл хийж байгаа. За сайн мэцхан уу? Бэлтгэл курсын 10 байна. Тэгээд ухаалаг машины талаар дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. За тэгэхээр юм эхлээд машиныг ер нь нийтдээ хэр автомат орсон байгаа вэ гэдгээр ингээд TS 5 буюу нийтдээ 6 түвшинд хувааж үздэг байгаа. Тэгэхээр машин жолоодоход бол мэдээж хамгийн чухал үйлдэл бол мэдээж хаазлах, тооромжлох, хурдаа тохируулах, мөн жолоо засагдсан үйлдэлүүд байгаа. Тэг түвшний хувьд гэх юм бол энэ үйлдэлүүдийг ингээд бүгднийг жолоож хийнэ гэсэн үг ямар ч тийм автомат юм байхгүйгээр
нэгдүгээр түвшний хувьд гэх юм бол энэ хаазлах тоомчлох үйлдэлүүд нь ингээд автомат болоод тэгээ бусдыг нь ингээд жолооч маань хийдгээрээ хийгээд явж байна гэсэн үг. Хоёрдугаар түвшний хувьд гэх юм бол ингээд манай машин маань ингээд өөрөө ингээд хурдаа тохируулахаас гадна ингээд төрний хэлсэн үйлслүүдээр нэмээд ингээд өөрийгөө ингээд жолоодоод явах боломжтой болно гэсэн үг. Гуравдугаар түвшний хувьд бол жолооч ингээд ямар ч тийм жолоодлогондоо санаа зовхгүйгээр явж болох ч гэсэндээ ингээд байнга хяналт тавьж явах шаардлагатай байдаг. Дөрөв тавдугаар түвшний хувьд бол ингээд машин маань өөрөө жолооч болно гэсэн үг. Одоо ерөөсөө бүхэн бол зүгээр дотор суугаад ингээд очих газраа хөрвүүлээд явж гэнэ гэсэн үг. Тэгээ одоо бид нар өнөөдөр ингээд аль түвшинд нь явж гинвэ гэхээр 2 дугаар түвшинд нь явж байгаа. Одоо тэгээ 3 дугаар түвшинлөө чиглэсэн тийм олон судалгаанууд ер нь одоо явж байгаа. За энэ логонууд юуны логонууд вэ гэхээр одоо яг өөрөө удирдлагатай машиныг одоо туршилт явуулсан. Эсвэл тэндий судалгаанд нь ингээд хөрөнгө оруулдаг ч юм уу тийм ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулж байгаа компаниуд ихнээр одоо эндээс гол төлөөлөгчдийн дурдах юм бол одоо Google буюу Alphabet компаниас ингээд салбарлаж гарсан Waymo компани, мөн Elon Musk үүсгэн байгуулсан Tesla компани, мөн Uber компаниудыг дурдж олж байна. Мөн цаашлаад явах юм бол одоо бидний сайн мэдэх Apple, тэгээд Toyota компаниуд ч гэсэндээ оролцдог ахнаа. Тэгэхээр ер нь эдгээр компаниуд яг яаж ингээд машин үйлдвэрлэхдээ AI-ыг хаана яаж ашиглаад байна гэхээр одоо маш их хэмжээний дата цуглуулгатай ашигладаг. Одоо машин бол ингээд маш их хэмжээний дата цуглуулад тэрэн дээрээ суйрлаад ингээд одоо өөртөө команд өгөөд ингээд хаашаа ирэх үү гэдэг юм уу те ингээд тэр үйлслүүдэд шийдээд явдаг байгаа. Энэ нь бол тэр хиймэл оюуханы бодох чадварт нь суурилсан байдаг. За энэ машин ямар машин бэ гэхээр одоогоор дэлхий дээр байгаа хамгийн ухаалаг машин. Тэгээд Audi компаниас бүтээсэн байгаа. Энэ нь ингээд ийм хүч чадвартай байдгаас AI-ийг юунд нь ашигладаг вэ гэхээр одоо эргэн тойрноо 360 градус харах камер гэж байна. Энэ нь одоо эргэн тойрныхоо амьтдыг хараад одоо нэг явж байгаад одоо хаашаа энд ийм юм байна, тэнд тийм юм байна гэдгийг тодорхойлно гэсэн үг. Энэ нь бол тэгээд AI-ийн одоо харах чадвартай юм суурилж байна гэсэн үг. Мөн маш олон тооны лазеруудтай, олон тооны мэдрэгчүүдтэй байдаг. Одоо жишээлбэл ингээд орчны температурын өөрчлөлтийг одоо ингээд мэдэрдэг тийм мэдрэгчлээ гэж бодоход одоо орчны температурыг ингээд буураад эхлэх юм бол за одоо машин доторх температурыг одоо нэмэгдүүлж гэдэг юм уу? Тийм команд өөртөө өгдөг байгаа. Тэгээд энэ нь бол AI-ийн тэр бодох чадвар дээр суурилж явагддаг. За тэгэхээр яг энэ тал дээрээ одоо мэргэжлийн компаниуд ямар хөө байр суурьтай байгаа вэ гэхээр одоо ингээд яг одоогийн байдлаар бол ингээд бидний амьдралыг одоо яг өөрөө удирдлагатай машин орж ирэхэд ингээ аюулгүй юу гэвэл үгүй. Гэхдээ эрт орой ер нь ингээд энэ салбар маш хурдтай хөгжиж байгаа. Тийм болохоор бид тэр одоо хурдыг ингээд зогсоох боломжгүй. Тийм болохоор эрт орой хизээ нэгэн цагт ингээд бидний амьдралд ингээд өөрөө удирдлагатай машин орж ирнэ. Тэгээ бүр эртдээ ингээд 2020 оноос эхлээд одоо яг өндөр хөгжилтэй орнуудад ингээд өдөр тутмын амьдралд өөрөө удирдлагатай машин орж ирнэ гэж таамаглаж байгаа. Сайн байцгаана уу? 11-ийн 1 ангийн сурагч Уран Чинг байна. Ирээдүйн хиймэл оюун ухаан ба ажлын байрны өрсөлдөөн яаж өөрчлөгдөх вэ гэвэл AI-ийн орлох мэргэжлүүд гэвэл оператор, үйлдвэрийн ажилчин, банкны тейлер, санхүүгийн шинжээч гэх мэт ингээд харж байгаа шүү дээ. Эдгээр мэргэжлүүд байна. Жишээлбэл үйлдвэрийн ажилчин гэдэг нь болохоор биеийн хүчний чадварыг илүү чардаж түргэн хугацаанд бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж чадах учраас AI энэ мэргэжлийг орлож чадах юм. Харин орлож чадахгүй мэргэжлүүд гэдэг нь болохоор автоматжуулалтын инженер, сэтгэл зүйн судлаач, эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлынхан, борлуулалтын менежер гэх мэт эдгээр мэргэжлүүд байна. Жишээлбэл сэтгэл зүйн судлаач гэдэг нь болохоор төсөөлөл, ёс суртахуун, сэтгэн бодох чадвар дээр суурилсан учраас эдгээр мэргэжлүүдийг хүн зайлшгүй хийх шаардлагатай болж байгаамаа. Ийхүү AI бидний амьдралд орж ирснээр ажлын байрны хомсдол үүсч орлого болгон цалин хөлс багасж байгаа мэт боловч нөгөө төгөөр бидний амьдралд хэрэглээ хэсэгт дурдсанчлан ихээхэн хэрэг
ихээхэн ач тусыг авчирч түргэн хугацаанд ажлыг хэлбэрчилж өгж байгаагаараа давуу талтай учраас бид ирээдүйд AI-тай хамтдаа урьдчилан тогтнож дасан зохицох ёстой юм аа. Ийхүү яаж дасан зохицох вэ гэдгийг дараагийн хүн маань ярих байгаа. Сайн байцгаана уу? Бэлтгэл бүр сангийн манд байна. За тэгэхээр хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай зэрэгцэн оршихын тулд яг яах ёстой вэ гэдэг тухай ярив. За тэгэхээр ер нь бол хүн төрөлхтөн болон хиймэл оюун ухааны чадварыг ер нь хоёр ангилж байгаа. Хиймэл оюун ухааны хувьд бол hard skills гэж байна. Харин хүний хувьд бол soft skills гэж ангилж байгаа. Тэгэхээр hard skills гэж яг ямар чадварууд байд юм бэ гэх юм бол одоо тоологдож болдог тодорхой ерөнхийдөө бодох, унших, бичих, сонсох гэх мэт автоматар үйлдэж болдог тийм чадварууд орж байгаа. Мэдээж яалтчгүй энэ чадваруудаараа бол хиймэл оюун ухаан хүнээс бол хавь илүү гэдэг нь бол мэдэгнэ. За дараа нь болохоор soft skills гэж байгаа. Нөгөө soft skills яг ямар чадварууд ордог юм бэ гэх юм бол энэ зурган дээр харагдаж байгаачлан цаг төлөвлөлт, харилцах чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар, багаар ажиллах чадвар, удирдах чадвар, ажлын ёс зүй гэдэг юм ерөнхий 6 чадварууд байгаа. Ерөнхийдөө энэ нь бол хувь хүний чадварууд гэж хэлж болно. За тэгээд эдгээр чадваруудаас гадна хүний хамгийн том онцлог болох сэтгэл хөдлөл, тэгээд янз бүрийн зүйлийг сурах чадвар, тэгээд ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, тэгээд илүү олон төрлийн зүйл төсөөлөн бодох чадвар, мөн ёс суртахуун гэх зэрэг зүйлс байгаа. За тэгээд ер нь энэ презентацийн дүгнээд ярих юм бол одоо хиймэл оюун ухаан бол бидний өдөр тутмын амьдрал ингээд маш өргөн хүрээгээр ашиглагдаж байна гэдгийг бид бол харж байна. Тэгээд AI-ийн хөгжил бол ирээдүйд цаашдаа хөгжсөөр байх болон бид бол яалтчгүй энийг бол зогсоож чадахгүй. Гэхдээ бид AI-тай зэрэгцэж оршихын тулд яг яах ёстой вэ гэх юм бол бид яг одооноос өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Мэдээж хамгийн эхний зүйл гэх юм бол бид мэрэгжлээ зөв сонгох хэрэгтэй. Одоо магадгүй та нарын өнөөдөр бодож байгаа мэрэгжил 20-30 жилийн дараа хиймэл оюун ухаанаар орлогдож болцсохгүй. Тийм учраас мэрэгжлээ зөв сонгох хэрэгтэй. Дараагийн зүйл гэх юм бол одоо харилцах чадвар, цаг төлөвлөх чадвар, удирдах чадвар гэх зэрэг саяны дээр дурдсан soft skills-үүдээ илүү сайн хөгжүүлж авах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал зүйл болох хүний харилцаагаа илүү сайн эрхэмлэж дээдлж авах хэрэгтэй шүү гэдгийг манай багаас хэлхийг хүсэн юм аа. Ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэдээнүүдийн. За манай баг өнөөдөр цахим гэмт хэрэг буюу кибер гэмт хэргийн тухай ярих болсон байна. За өнөөдрийн ярианы товч агуулгыг дэлгэцэн дээр үзүүлсэн байна. Санаа манай жаргал идэвхтэй курсын сурагч. Тэгээд цахим гэмт хэрэг нь болохоор ингээд дэлхийн эдийн засагт одоо ойролцоогоор жилд 1 тэрбум хамт-олонний хохирол учруулдаг тийм зохион байгуулалттай одоо үндэстэн намсан гэмт хэрэг гэж одоо судлаачид үзэж байгаа. Тэгээд онцлог нь болохоор түрүү ингээд дурдсанчлан ингээд цаг хугацаа орон зайг хамаарахгүйгээр одоо хин ч ингээд хаанаас ч мэдээллийг одоо тэр технологиг ашиглаад одоо өөрийн эрх ашигын төлөө одоо бусдад ингээд тодорхой хэмжээний ингээд хохирол үзүүлж чадхаараа бусад гэмт хэрэгээс онцлогтой байгаа. За тэгвэл ямар хүмүүс үлддэг вэ гэвэл ингээд судлаачид одоо энэ кибер одоо аюулгүй байдалд ингээд занал хийдэг хүмүүсийг ингээд 6 төрөлд хувааж үзсэн байгаа. Тэгээд нэгдүгээрх нь болохоор одоо та бүхний харж байгаачлан юу гэж бодож байна вэ? Тэгээд тагнуулчд нь болохоор ингээд одоо мэдээллийн сурвалжийг ингээд зарим тохиолдолд одоо ингээд хаах, бүр устгах зэрэг ингээд ер нь яг ажлынхаа зорилттой л одоо ашигладаг байгаа. Тэгээд хоёрдугаар нь болохоор гэмт хэрэгтнүүд. Тэгээд гэмт хэрэгтнүүд нь болохоор мөнгө ашигын төлөө одоо энэ цахим мэдээллийн технологиг ашиглан гэмт хэрэг үлддэг. Тэгээд дараагийнх нь болохоор одоо хакерууд байгаа. Тэгээ хакерууд нь болохоор ингээд
нэг сонирхолтой юм ингээ хакерууд нь ингээ хоорондоо амар хөрсөлддөг юм байна л да. Тэгээд ингээ зарим тохиолдолд ингээ зарим нэг нь одоо өөрийгөө ингээ бусад хакеруудаа ингээ гайхуулахын тулд ингээ одоо тийм мэдээллийн технологид ингээ цоорхоо үүсгэх нь болохоор ингээ тийм жоохон мэдлэг шаардсан өндөр түвшний юм байдаг юм л да. Тэгээд тэр ингээ цоорхог үүсгэж ингээ одоо вебсайт энтрийг ингээ хакертаж яадаг. Тэгээд нэг хийсэндээ болохоор хакеруудын одоо кибергийн тэргийг үлдэх хэрэгсэл болон арга замыг илүү ингээ боловсруул сайжруулж идэх хүмүүс гэж хэлж байна. Тэгээд дараагийнх нь болохоор хактеристууд гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор улс төрийн сэдэлтэйгээр ингээ одоо үлддэг хүмүүсийг хэлнэ. Тэгээд одоо имэйл хаягийн одоо серверийг амар их ачааллуулад тэгээд вебсайтыг хакертаад ингээ улс төрийн сэдэлтэй тийм зурус зэргийг илгээдэг тийм хүмүүс. Тэгээд эдгээр бол террористууд байгаа. Террористууд нь тэгээд үндэсний аюулгүй байдалд занал хийсэн тийм одоо үйл ажиллагааг хийдэг байгаа. Тэгээд энэ болохоор амар сонирхолтой сэтгэл зүйн үлдэх сэтгэж байгаа. Яагаад тэгэхээр одоо ингээд тийм амар одоо санамсаргүй байдлаар ч юм уу харамсалтайгаар ингээд ажилласаа халагдсан ингээд хүмүүс бол энэ бүлэгт багтана. Тэгээд одоо тэр хүмүүс нь ингээд тэр тухайн байгууллагынхаа ингээд тэр одоо вебсайт зэрэг янз бүрийн нууц ингээд юунд одоо нэвтрэх хэрэгтэй байдаг болохоор одоо тэр байгууллагт ингээд тодорхой хэмжээний хөрөл үзүүлдэг байгаа. Бэлтгэл курсын бүжин чам байна. Тэгээд за энэ цахим гэмтэрэг бидний амьдралд өдөр тутамд хэрхэн тохиолддог вэ гэж байгаа. За тэгээд хамгийн өргөн тархсан нэг жишээ нь болохоор энэ та нарын харж байгаа free wifi буюу үнэгүй wifi байгаа. Энэ нь яагаад та биднийг ингээд цахим гэмтэргийн хохирогч болоход хамгийн их нөлөөлөд байна гэхээр одоо ингээд бид нар гадуур явж байхад амар их зүгээр тийм free wifi-д байдаг шүү дээ. Тэргээр ер нь бол ихэнх нь ордог л байна. Тэгээд одоо энэ яагаад тийм хамгийн их түгээмж байгаа вэ гэхээр ингээд free wifi-ын хакертад маш амархан байдаг юм л та. Тийм болохоор ингээд тэрөө та хакертуулсан wifi-аар орсон тохиолдолд таны орж байгаа одоо бүх сайтын чинь мэдээллийг замаас нь тэр хакер авах боломжтой болчихж байгаа байхгүй юу? Тэгээд нэг сэрэмжлүүлэх нь болохоор free wifi-аас хизээж үл өвтгийгэр. Тэгээд хэрэг тэгсэн тохиолдолд одоо тэр хакер замаас нь таны тэр дансны бүх мэдээлэл нууц код мод гэдэг бүх юмыг авчиж чадна гэсэн. За дараагийнх нь болохоор энэ харж байгаагаар онлайн худалдаа байхгүй юу? Тэгээ онлайн худалдаа нь бас амар их өндөр хувийг эзэлдэг. Яагаад вэ гэхээр та ингээд онлайн худалдаа явуулахын тулд ингээд картныхаа бүхий л мэдээллийг тэр сайт руу оруулна шүү дээ. Тэгж яах тэр сайт нь болохоор яг өөрөө онлайн худалдаа явуулж байгаа сайт нь өөрөө юм кибер халдлагаас хамгаалалт маш муу байдгаас болоод замаас нь одоо ингээд тэр таны мэдээлэл алдагдах тиймэрхүү тохиолдол маш өндөр байдаг. За дараагийнх нь болохоор email hack байгаа. Тэгээд энэ нь болохоор сүүлийн үед Монголоос нэлээд гарч байгаа. Энэ одоо ингээд таны тэр email-ийн компаниас ч юм уу эсвэл ямар нэгэн компаниас та ингээд амар их хэмжээний мөнгө хожлоо эсвэл та ингээд азтан боллоо энэ гэсэн мэйл ирээд та тэгээд энэ хаяг руу орж холбогдно гэсэн мэйл ирдэг байгаа. Тэгээд энийг болохоор нэг таньж болдог таних арга ч юм уу тэр нь болохоор хизээш тухайн одоо имэйлийн байгууллага тэгж судлаа явуулсан ч гэсэн танд одоо имэйлээр тийм за та азт болчлаа мөнгө аваарай гэсэн ирэхгүй. Тэгээд дээрэс нь та ингээд яг тэр нэг холбогдох линкэн дээр хулганаад авахгүйгээр очиход амар тийм сэжигтэй линк гарч ирдэг. Тэгэхээр шууд гараа. Тийм. За энэ нэг хурамч хаягнаас болж амар гараад. We're looking for the girlfriend of Army Private Daniel Ryan. Is this the home of Cheryl Mulligan? Oh God, no! He's dead! No! Sorry, sir, but we need to speak with Miss Mulligan. I'm Cheryl. I've been catfishing this dude. I can't believe he's gone. Wait, are you telling us Cheryl doesn't exist? Kinda. Her real name's Andrea. She went to my high school. I took her profile picture to put it on my Facebook so Dan would fall in love with me. But I had to pick a girl who was hot, but not too hot. So then he still thought he had a chance. Wow, not okay. I knew Daniel better than anyone, okay? We used to talk about his hopes, his dreams.
About how nervous he got when he talked to girls in real life. You were lying to him. Every night, G-chat, emails. I'd Skype and say that my webcam was busted, and then I'd filter my voice and change it. We were so close! He yelled for Cheryl while charging into enemy fire. He wanted to be a hero for you. That's my dad. He wrote you a letter on his deathbed. No. We have orders. Read it to me. Cheryl, my love, I wish we were able to see each other over Christmas, but I know you've been busy selling your artwork in Canada. Come on, man. I took pictures of paintings in hotels and told them they were mine. I've been wounded badly, and I fear God will take me before I can share our first time together. I told him to save himself for me. I'm sorry I won't be able to meet you halfway between our hometowns like we always planned. I was going to say my car broke down and then just leave him stranded. But we will finally meet when our souls are forever entwined in the cosmos. Love, your Buggy Bear. Our future was so bright. I was going to have him propose and then I postponed the wedding by faking cancer. I thought would have kept things going for another 6 months. Son of a bitch. A good man is dead, and you were lying to him. I know that. I'm so lonely, okay? I'm so lonely. Oh, can it be wrong to know that when Daniel died, he died thinking that someone out there loved him? Excuse me, sir. We're looking for the girlfriend of Army Private Owen Parsons. 2 in 1 day! Иймэрхүү амар юм болоод байгаа юм аа. За тэгээд дараагийнх нь энэ болохоор хамгийн эртнээс яг кибер хаалтлага өртүүлж исэн нэг зүйл. Тэгээд энэ болохоор вирус байгаа. За тэгээд энэ вирус нь болохоор тань ингээд маш нэг сонирхолтой зүйлийн тухай линк ирдэг. Та тэгээд тэр линкээр нөрөхөд тэр линк ч ажиллахгүй байна. Тэгээд хариуд нь таны компьютер вирус нэ. Тийм маягаар тэгээд саяны нөгөө вирус дээр нэг давууч гэжтэй нэг амар тал нь ингээд та free wifi-аар холбогдсон тохиолдолд таны яг нөгөө орсон сайтуудын ч мэдээллийг авч чадж байгаа бол вирусээр одоо таны компьютерт нэвтэрсэн тохиолдолд таны компьютер дээр байгаа бүх зүйлийг авч чадгаар болдог байгаа. Дараагийн нь болохоор мессеж хак байгаа. Энэ бас сая нэг хэсэг Монголд нэлээд их тархсан ялангуяа хөдөө орон нутгаар. Тэгээд энэ нь болохоор ингээд таны гар утасны компаниас ч юм уу эсвэл нэг суглаанаас та ингээд маш их хэмжээний мөнгө хожлоо тань энэ мөнгө гэж ингээд тань өнгөө авчиж өгөхөд ингээд шилжүүлэхэд та ингээд зардлын төлөх хэрэгтэй байна гэж хэлээд танаар мөнгө шилжүүлдэг нэг тийм залингийн хэрэг байгаа. Тэгээд ихэвчлэн гадаад хүмүүс үлдээд монголчуудыг илүү итгүүлэхийн тулд Google Translator орчуулад явуулдаг гэсэн. Тэгээд хөдөөгөр амар их гараад байгаа юм л. За энэ болохоор хамгийн ер нь нэлээд сүүлд гараад байгаа нэг хакийн хэлбэр. Энэ нь болохоор ингээд компьютерийг машины компьютертэй холбоод тухайн машины ингээд бүхэл үйлдвэрлэлийн системүүдийг хинж болдог болж байгаа гэсэн. Одоо ингээд тэр машины тоормслох, цонхон нэгтгэх, хаагдах тэр хаалхан төвжигдэх болох уу гэдэг бүх юм хиндэг болж байгаа. Энэ бас нэг амар гэмтэргийн өсвөл байгаа. За тэгээд энэ болохоор кибер гэмтэрэг хамгийн их гардаг 10 гэж гисаасан байгаа. Тэгээд энэ болохоор хамгийн өндөр гарч байгаа Америкийн нэгдсэн улс маш өндөр хувьтайгаар тэргүүлж байгаа. Араас нь Хятад, Бразил гэх мэт улсууд кибер халтлагаараа дээгүүр орж байна. За бэлэг хөрсөн сурагч дэлгэрчдэг байна. За одоо би та бүхэнд цахим гэмтэрэгт хамгийн хүртдэг байгууллагуудыг танилцуулъя. За хамгийн хүртдэг 2 байгууллага байгаа. Эхнийх нь болохоор эрүүл мэнд, дараа нь бизнесийн байгууллагууд хамгийн хүртдэг байгаа. За Монголд болохоор яг кибер гэмт хэргийн эсрэг 2 том байгууллагууд байгаа. Эхний байгууллага нь Тагнуулын ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг, дараагийн байгууллага нь болохоор Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг гэж 2 том байгууллагууд байгаа. Одоо хамгийн чухал буюу бүгдээрээ цахим гэмт хэрэгт өртөхгүй байхын тулд сэргийл харгыг тайлбарлаж өгье гэж бодлоо. За эхний сэргийл харга бол файлуудаа нөөцөж авах байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол та өөрийн хэрэгтэй файлаа хатуу дискийн дээр хуулаад өөрийн одоо аюул өгж бодсон газраа хадгалах зүйтэй. Хоёрдугаар үйлдвэрлэлийн системийн шинжилгээг татмал хийх ёстой. Энэ бидний өдөр тутамд хэрэглэдэг гар утас, таблет, компьютерт шинжилэх хэрэгтэй байдаг. Харин та үүнийг шинжилгээгүүд тохиолдолд түүний цаахаар ашиглаж цахим гэмт хэрэгт өртөх магадлал ихтэй байгаа. Тийм учраас үйлдвэрлэлийн системийн шинжилгээг татмал хийх ёстой. За 3 дугаарт
сэргээх асуултын хариултаа 5 гишгүй байдлаар бүлэх гэж байгаа. Энэ нь болохоор та хэрвээ цахим хаягийнхаа пассвортыг мартах юм уу, тийм нөхцөл танд сэргээх асуулт гарч ирдэг байгаа. За та сэргээх асуултанда одоо бусдын таамаглашгүй хариулт өгөх юм бол кибергэмт хэрэгээс сэргийлж чаднаа. Дөрөвт нь интернет дансны гүйлийг тогтмол хэмжих ёстой. Бидэнд бол одоо ямар нэгэн эрүүл мэндийн асуудлууд бол өдөр тутмын бас жижиг сажгаар тохиолддог байгаа. За ингээд энэ дээр бол харуулсан шиг түлэгдэх, шарах, хараа муудах, яс хугарах, чихрийн шижин гэх мэт эмгэгүүд байна. Магадгүй та нарын нэг нь ч бас эдгээрээс нэгийг нэгтэй нь одоо тулгарсан байж магадгүй. Тэгвэл энэ асуудлуудад тулгарсан үед бид нэр яг юу хийдэг вэ? Та нар яг юу хийдэг вэ? Ямтай ч ийм төрхөд гэж магадгүй эсвэл ингээд ийм ууддаг гэж магадгүй эсвэл тариа тариулдаг гэж магадгүй зарим нь тарианаас айдаг ч байх юм билүү те. Тэгвэл одоо эдгээр асуудлуудыг бүгдийг нь зөвхөн IPS-ийн тусламжтайгаар шийддэг болсон байгаа. Тэгээд яг яаж шийддэг болсон бэ гэх юм бол нөхөн сэргээх эмчилгээгээр шийддэг болсон байгаа. За тэгээд нөхөн сэргээх эмчилгээг яг яаж явуулдаг вэ? Цаашлаад IPS-ийг яг яаж гаргаж авдаг вэ гэдэг тухай цаашаа яриа. Тэгээд ямар ч тач хамгийн ихэнд бол өвчнийх нь биеийн эсийг нь ялгаж авдаг байгаа. Тэгээд тусад нь вирус дээр дурдсан үүдэл хэсгийн 4 генийг суйрлуулдаг байгаа. Яагаад вирусыг ашигладаг вэ гэвэл вирус нь болохоор маш богино хугацаанд олон тоогоор орших чадвартай байдаг учраас вирусыг ашигладаг байгаа. Тэгээд вирусынхаа тэр суйрлуулсан генийг өвчнийхөө биеийн эсэд оруулж байна. За тэгээд тэр одоо гентэй эсээ өсгөрлөн ингээд маш олон тоогоор IPS гарч байгаамаа. Тэгээд эдгээр эсүүд нь болохоор одоо ингээд арьс, яс, зүрх, тарих зэрэг ингээд маш олон эрхнүүдийн эс болж хувирах боломжтой. Тэгээд энэ эс үүссэн эсүүдээрээ нөхөн сэргээх хэмжлэгэнд ашиглагдана. Дараагийн хэрэглээ гэх юм бол эмийн судалгаа байгаа. Ялангуяа сүүлийн үед бол төрөл бүрийн шинэ эмүүд зохион бүтээгдэж байгаа. Тэгээд яг тэр эмийн үр нөлөө яг бодтойгоор судлахын тулд IPS-ийг ашиглаж байгаамаа. Яг яаж ашигладаг вэ гэх юм бол одоо жишээлбэл зүрхний эм байлаа гэж бодоход одоо зүрхний эсийг зохиомжлоор гаргаж аваад тэр эс дээрээ эмээ шууд туршаад илүү нарийнаар тэр үр дүнгээ харах боломжтой болж байгаамаа. За ингээд цаашаага IPS хэрхэн хөгжих вэ гэд яриад үзэх юм бол хамгийн ихэнд бол бид бол эргэцэн шилжүүлэх мисаслыг яг 100% амжилттай болно гэж харж байгаа. Мэдээж эргэцэн шилжүүлэх мисаслд бол хамгийн чухал зүйл бол донор хаах гэдэг зүйл байгаа. Донор хаахад маш урт хугацаа зарцуулагддаг. Бас тэр хугацаанд одоо донор эргэтэн нь муудах эсвэл донор хайж буй өвчтнийх нь бие физиолог гэрүүл сэтгэхийн одоо хямрал зэрэг олон асуудлууд тулгардаг байсан бол одоо IPS-ийн тусламжтайгаар тэр бүх асуудлууд байхгүй болж байгаамаа. Тэгээд дараагийн гайхалтай зүйл гэх юм бол хувь хүний эм үүсэх боломжтой байгаа. Тэгэхээр бид нарт ямар нэгэн хашил үүсгдэг эм бол бүгдэнд нь байгаах гэж бодож байна. Тэгвэл одоо IPS-ийн тусламжтайгаар хүн яг зөвхөн өөртөө тохирсон өөрийнхөө эснээс гаргаж авсан тийм ямар ч гаж нөлөөгүй тийм эмийг хэрэглэх бололцоотой болж байгаамаа. Тэгээд дараагийн зүйл гэх юм бол бид өөрсдөө шинжилж болохоо болж байгаа. Яг л ингээд сонсогдож байгаа шигээр бид илүү одоо гоо сайхнаа илүү урт хугацаанд хадгалах боломжтой болж байгаамаа. Мэдээж энэ болон гайхалтай зүйлсийн хажуугаар мэдээж асуудалтай зүйлсүүд ч бас байгаа. Ингээд харах юм бол IPS-ийг үйлдвэрлэхэд бол маш их хэмжээний мөнгө болон цаг хугацаа шаардлагатай байгаа. Тийм болохоор эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд мэдээж өндөр дэвшилтэт технологи шаардлагатай. Тэгэхээр технологио илүү сайн дэвшүүлэх хэрэгтэй болж байгаамаа. Дараагийн асуудал гэх юм бол энэ хувь хүний эрүүл мэндийн мэдээллийн хулгай гэсэн зүйл байгаа. Энэ болохоор хүн болгон өөрсдийн гэсэн гений мэдээлэлтэй болох юм бол хүмүүс бас тэрийг буруу одоо замаар ашиглаж магадгүй гэсэн тийм одоо асуудал байгаа учраас IPS-ийг олон нийтэд шууд нэвтрүүлэхгүй байгаа юм аа. Тэгээд цэцэн дүгнэж хэлэхэд бид нар
сайн тал нь юм бол ирээдүйд ингээд IPS гарч ирснээр урт удаан одоо эрүүл амьдрал өөрөөр хэлбэл бид нэр одоо өөрийнхөө эргэн тойронд байгаа гэр бүлийнхээ хайртай хүмүүс болоод одоо бусад одоо хамт хүндэлж явдаг хүмүүс ч юм уу тэр бүх хүмүүстэй одоо илүү удаан хугацаар хамт байх боломж бол гарч ирж байгаа. За тэрний дараа хүний намаа багасна гэж бодож байгаа. Яа тэгэхээр одоо хүний намаа чинь одоо бага насны хүч эсвэл ерөнхийдөө хөвчлэн эмэгтэйчүүдийг одоо юу яагаад барьж аваад одоо эрхтнүүдийг авах ч юм уу хүчирхийлэх ч юм уу тиймэрхүү асуудлууд байдаг. Тэгээд тэрийг бол одоо эргэтэн одоо зохион бүтээснээр бол тэр асуудлыг бол харьцангуй бууруулж чадна гэж бодож байгаа. За тэр талаар бол ирээдүйд айгүй сайн гэж дүгнэж байна. За харин муу талын хувьд болохоор за сая анарын хэлсэнчлэн одоо ингэ хавдар их ойлголт байхгүй болоод хүмүүс урт удаан эрүүлийнхээ амьдраад байхад хүн амын тоо их өснө. Тэгээ үүгээр болохоор дэлхийн дац алдагдана гэсэн үг. За дэлхийн дац алдагдсанараа хоол хүнс хэрэглээний дутагдалд орно. Тэгээд бас ёо ус хөрсний бохирдолд орох аюултай. Тэгээд ганц хүн гэлтгүү амьтан урамглууд амьд бие мах бодит их сөрөг нөлөө үзүүлж магадгүй юм аа. Тэгээд хэрвээ IPS-ийн гаргаж авах арга буруу хүмүүсийн гарт орчвол яах вэ? За магадгүй тэд нэр дэлхийг эзлэх төлөвлөгөөтэйгээр ямар нэгэн мутант тийм үхшгүй хүчтэй тийм шинэ биет гаргаж аваад дэлхийн их тайван амар амгалан бүснүүлэх ч юм уу. Тэгээд бас эртний дам 8 хууль бус арилжаа их ихсэх магадaltaй. Тэгээд бас магадгүй хүмүүсийн тийм жишээ нь одоо ингээд тамиг татаад байвал ингээд уушгаа ингээд IPS гараад ингээд уушиг энэ төр чинь эргэтэн гаргаж авснаар ингээд тамиг татдаг хүмүүс одоо ингээд тамиг татаад байвал уушиг маань муудандаа гэж бодохгүй зүгээр за дараа нь уушиг худалдаад аваад яачих юм чинь татчихлээ маягийн эсвэл одоо энэ шинэ машиныг унжаад осол гаргаад ингээд би эргэтнээ ингээд гимтэжлээ гэж бодвол дахиад эргэтээ авчиг гэх тийм нэг хүмүүсийн үнцийн хүмүүсийн тийм тогтворгүй амьдрал тийм амьдрал ихсэн гэж бодож байгаа. За тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.